Өнөөдөр ажилгүйдэл байгаад байгаа учраас цалин, эдийн засгийн цар хүрээ хэмжээ бага байгаа тийм. Ашигт малтмлын баялаггүй мөртлөө нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүнээ $140 мянган болгож чадсан одоо Люксембург гэдэг Европын холбооны жижигхэн улс бай тийм. Монгол бол цөөн хүн амтаач гэсэн өнөөдөр газар доор асар их баялагтай мөртлөө өнөөдөр ажилгүйдэл их байгаа. Энэ асуудлыг шийдэхэд бол өнөөдөр би бол аялал жуулчлал гэж харж байна. Тэмүүлэл таны хөтлөн Урагшаа Монгол төсөл. Өнөөдөр Монгол улс бүхэн амтайгаа адилхан 3 сая орчим жуулчин авчаад бол энэ салбарт 450 мянга орчим хүний ажлын байр бий болох боломжтой. Боломж биднэрт байгаа шүү дээ.